Шаардах эрхээ шилжүүлэх гэрээ гэдэг нь шаардах эрх эзэмшигч нь шаардах эрхээ бусдад шилжүүлэхдээ үүрэг гүйцэтгэгчид энэ талаар мэддэгдэх үүрэгтэй болохоос түүний зөвшөөрлийг авах, шаардах эрхээ шилжүүлж буй 3 дахь читгэдтэй байгуулсан гэрээний талаар танилцуулах ажиллагаа явуулах шаардлагагүй ойлголт юм а. Шаардах эрх шилжүүлэхийг иргэний хуулийн 123 дугаар зүйлчилж өгсөн байдаг. Шаардах эрхийг хэрхэн шилжүүлэх вэ гэхээр талууд эрх зүйн чадамжтай байх шаардлагатай. Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ. Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар шаардах эрх нь хуулийн дагуу шинэ үүрэг гүйцэтгэгчид шилжинэ. Ингээд шинэ үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрхийн эзэн болно. Хууль гэрээ буюу үүргийн мөн чанарт харьцахгүй бол шаардах эрхийг эзэмшигч нь 3 дахь читгэдтэй байгуулсан гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэлийн зөвшөөрлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. Харин үүрэг гүйцэтгэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр бол шаардах эрх шилжүүлэхийг гэрээгээр хязгаарлаж болно гэж заажээ.